гутлаа хэрхэн зөв арчлах вэ? Хамтдаа гутал арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй танилцгаая. Арьс болон лаган гадаргуутай гутлуудыг арчилахад эдгээр бүтээгдэхүүнүүд хэрэг болдог. Тэгэхээр одоо төрлүүдтэй танилцгаая. За хамгийн ихний танилцуулах бүтээгдэхүүн лаацтай гутлын тос байгаа. Энэ бидний хамгийн их мэддэг хэрэглэж зансан уламжлалт гутлын тос гэж хэлээд болно. За үүнийг ашиглахын тулд мэдээж шатаг хэрэгтэй. Дараагийн тос маань порлантай гутлын тос байгаа. Энэ 3 өнгөтэй байдаг. Бор, хар болон өнгөхгүй. Харин өмнө танилцуулсан лаацтай гутлын тостой бол орц найрлагын үед яг адилхан, үйлчлэг юм уу адилхан. Ганцхан зүйлээр өөр. Тэр нь порлантай болсон. Хэрэглэхэд илүү хялбар болсон гэсэн үг. Арьсан гутлын маань онцлог нь чийгшил өгөхтэй. Дээрээс нь мөн гутлын арьсыг өнгөлөх хэрэгтэй байдаг болохоор эдгээр хоёр бүтээгдэхүүн хоёулаа гутлын арьсны гадаргуу чийгшил өгч мөн гялалзуулдаг гэдгээрээ онцлог. Харин энэ бол шингэн өнгөлөгч. За өмнөх хоёр тосыгоо бодох юм бол найрлага нь илүү шингэн. Тэгэхээр өдөр тутамдаа илүү яарсан үед хэрэглэхэд боломжтой гэсэн үг. Илүү хурдан хугацаанд гутлыг гялалзуулж чийгшлэгдэг. Хамгийн сүүлийн бүтээгдэхүүн бол өнгөлөгч порлан. Өнгөлөгч порланыг бид нэр өдөр тутамдаа гадуур авч явахдаа цөмхөндөө заавал авч явах зорилготойгоор хийсэн байдаг. Хэрэглэхэд илүү хялбар, заавал тослох эсвэл гэрээ нөхцөл байх шаардлагагүй хурдан хугацаанд гутлаа өнгөлөх боломжтой гэсэн. Жишээ олох үүднээс арьсан гуталтай хэдүүлээ туршиж үздэгэ. За энэ дундаас би өнгөхгүй тасыг сонгож байна. Яагаад энийг сонгосон бэ гэхээр хүмүүс хөвчлээ асуудаг байхгүй юу? Өнгөхгүй тасыг яг ямар үед ашиглах ёстой байдаг вэ гэдэг. Мэдээж хар бор өнгө орохоос илүү энэ нь зүгээр өнгөхгүй үндсэн гутландаа тижээл өгч гялалзуулах зорилттой. Тэгэхээр одоо бүгдээр энийг хамтдаа туршицгаая. За нэгдүгээр алхам мэдээж ямар ч гутлын өнгөн хэсгийн шороог унгаж цэвэрлсэн байх шаардлагатай. За хэрвээ нойтон алчуураар цэвэрлсэн бол мэдээж хатаасан байх хэрэгтэй. Дээр нь хэдэг порлано өнгөхгүй харагдаж байгаа тосондоо дүрнэ. За ингээд тосмоор байгаа гадаргуудаа жигд хөрхөж өгөх хэрэгтэй. Гялгар гадаргуутай арьс болон лаган гутлын гадаргуу нь хүний арьстай ер нь адилхан гэж ойлгож байна. Тэгэхээр хүний арьс ч гэсэн заавал тосолж чих авах шаардлагатай байдаг болохоор энэ нь илүү гутлыг удаан настай, удаан эдлэгтэй байхад хэрэг болтгоо гэсэн үг. За ингээд гутлаа жигд бүх гадаргууг нь тосолж дууссаны дараа хэрвээ чихтэй байна гэж үзэж байгаа юм бол заавал хатаах хэрэгтэй. Тараа болоо. Эрдэн амархан. За эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглан өөрийнхөө яг өдөр тутамдаа хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ сонгоод гутлаа арчилахад ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэгээд шууд өгдөрөө.